зүүн баруунжигүрээс солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлүнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагна Хуйлгаан тэнгэрийн зарилгаар хүчит бүх мэндэлжээ. Хурцаавын хам барилдааныг хүүхэд байхаас шимтжээ. Баян өндрүүлийн өвөрт бавган бамбрууш торнжээ. Баян булаг сумаар дуудуулсан бахархан мэр тодорчээ. Амархан сайн байцгаана уу үзэгчдээ. Монголын үндэсний малчин телевизийн Гардемагна нэвтрүүлэг эхлэж байна. Манай өнөөдрийн маань зочин Омарт Баянгор аймгийн Баянбулаг сумын харьяат Монгол улсын өсгөдөр улам нэмэх начин болдын Эрдэнэхүү өргөдөд байна. За сайн байна уу? Сайхан зусж байна та? Сайн байна уу? Сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За хүчээр их байна уу? За их байна. Ажил хөрлөнд өндөр тавлан сайхан байна. За одоо өнгөрсөн 100 бас хаагур яаж наадав? За өнгөрсөн 100 манай сумын төөх 100 жил болоод нутагт доош барилдаад үзүүлчээ. Дараагаар нь ламынгийн даншиг наадамс барилдчихэд ирсэн. За таны хүүхэд нас одоо хаана өнгөрөв? Баянгор аймгийн Баянбулаг сумаар одоо харьяалагдаж явдаг тийм ээ. За миний хүүхэд нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Би ч өөрөө Эрдэнэт хотод Баян өндөр уулынхаа ангирт төрсөн байгаа. Төрсөн. Зүүнийхээ амралтаар Баянгор аймгийн Баянбулаг жаргалан цум гэж аав ээжийнхээ нутгаар ер нь явж их амардаг байсан. Тэгээ очиод мэдээж хотын хөвгт төв газрын хөвгт очиод хонд явна. Ус аавн өвөө эмээдээ туслана. За өөр нэг босны жишгээр л ер нь өссөн дөө. За Эрдэнэтэд яг төрж өссөн юм байна тийм ээ. Аав ээж нь бол Баянгор юм. Аав ээж хоёулаа Баянгор. Аав Баянгорын Баянбулаг, ээж Баянгорын жаргаланд. Би өөр Эрдэнэт хот төрсөн. Ихээс хэдүүл юм да. Ихээс хоёулаа доор нэг эмэгтэй дүүтэй. Хүүхэд байхдаа өөрөө бас том биетэй хүүхэд байсан уу? Би хүүхэд байхдаа ер нь том биетэй байсан шүү. Тэгээ манай Эрдэнэт ч бас их өсгөлмөн торно хүүхдүүд байсан. Ер нь анги магд өөр ихний нэг 2 3 тал зогсдог. Ер нь жоохон би ирэхүү. Их хөдөлгөөнтэй. Ер нь их сахилахгүй гэх юм уу? Тийм үү юм руу орчихсон. Одоо харгана бол их дараах байна шүү дээ. Хүүхэд байхдаа тэгвэл нэлээд төгсгөө байж одоо харин төгсгөх юм хүүхдтэй л дуусгасан юм шиг байна шүү дээ. Одоо тэгээ дөрөв хүүхэд болж ямар сахилахгүйтлаг яваад байл. Хүмүүс гайхах байл. Ер нь хөдөлгөөнтэй хүүхдээс шүү би. Ер нь зодоонуудыг хийчдэг. Ер нь нэг жоо хааж халууцуулах маягийн л. аль сургуулийг төгссөн та? Би Эрдэнэтийн 4-р 10 жил. Аав нь бол одоо аймгийн хурц арслан тийм ээ. Тэгээ аав нь барилдаг учраас бас энэ бүхэд дурлаж бүх рүү одоо орсон баг. За ер нь энэ бүх рүү орох гол шалтгаан аав нь байв уу? Мэдээж тэглэг байх уу. Жохон байгаас эхлээд аавын барилдааныг үзээд цүнхээ нүгрээл явдаг байсан. Манай Эрдэнэт хотч нааг баг шиг багт ер нь 7 хоног болгон сарда ер нь 3-4 барилд ер нь болдог байсан шүү. Тэр болгонд нь цүнхээ нүгрээл аавын барилдыг хараад тэгээд явж чаддаг байлаа. Мэдээж бүх рүү орох зам бол мэдээж аавтай холбоотой байх уу. Багасаа бүхий тавганд туссан. Аавгаа дагаж бүх үзэж барилдыг харж явжсэн болохоор өөр ирэхгүй татарч дуурсан л та. За тэгээ хүүхэд байхдаа ер нь та бас энэ ус өрийн барилдаанаа зан энэ юмнууд барилж яв. За хүүхэд байхдаа би нэг амар барилж урьж байгаагүй. Ер нь нэг юу гэх наад нэг найз нөхдөг нэг жоон гадуур тоглож байх зам нэг жоон тиймэрхүү юмс дараад ер нь нэг айхтар барилж урьж байгаа шүү. Яг нэг Орхон аймгийнхаа аймгийн авраг. Тэгээ манай хангар спорт клубын авраг гэж болдог байсан. Тиймэрхүү юм. Тэгээ жодоогоор Самбороос нэг 200 аймгийн авраг
Уус аврах ганц нэг орж ирсэн. Аав ээж нь Баян хонгорын хүмүүс Эрдэнэтэд одоо ажил амжираад тэнц өөрсдсөн хүмүүс үү? Тэгээ одоо нөгөө илгээлтийн гэж тэр үед явж байсан юм шиг. Тэр үеэр аав ширмэн хоёулаа Эрдэнэт рүү очиж сууршаад манай ээж Эрдэнэт одоо тэр хэвсний үйлдвэрээс ажлын гаргаа гэсэн. Манай аав чинь Эрдэнэт үйлдвэрийн гаргаа гэсэн. Тэгээ бас нэг Эрдэнэт үйлдвэрд орж ажиллаж байгаа хугацаанд бас дундуур цэрэгт 3 жилийн алба авчаад босч ирээд Эрдэнэтэд тэр чигээр амьдэрсэн. Аавынхаа талаар ярил. Аав нь бас хурц арслан хүн шүү дээ, тийм ээ. Тийм. За манай аав чинь 1989 он 94 онд Баян хонгор аймагт 2 төрүүлсэн. Эрдэнэтэд 2 зүрлсэн. Эрдэнэт хотын аваргаар 6 төрүүлсэн. Тухайн үед нөгөө хотын аваргаар төрүүлсэн үучин цол чимгэнд ороод 90-нд ороо явчихдаг байсан үе. Тэгээ 1995 онд 55 онд улсын авраг балжины аврагт унжсэн. Тэгээ дараагаар нь 2001 онд бас улсын наадам 55 онд улсын одоогийн Арслан Ганбатарсанд унжсэн. Ер нь ажлаа Эрдэнэт үйлдвэрт ажлаа хийгээл билансын жолооч байсан. 20 гаруй жил ягаад ер нь ажлаа хийгээд нааш орж зундаа нэг тэнд Эрдэнэтэй бэлгэлэх чад. Тэгээ зарим жилийн сүүж уултанд ирж авралцлагуудаа бэлтгэл гараад барилж байсан. 90 улсын залуу бас авчгаар л байсан юм шиг байна тий. Хоёр удаа дөрөв давна гэдэг чинь. Тийм шүү дээ. Одоо тэгээ тухайн үед одоо юу шиг ингээд бид нартай адилхан ингээд өдөр болгон ингээд бэлтгэл хийдгүйсэн бол бас улсын цол бол авч байсан баг. Тэгээд тухайн чинь тийм байхгүй ажиллаа хийн ажлынхаа зүгээр Эрдэнэт үйлдвэрчээс ээлжинд гардаг. Тэгээд нөгөө ээлжинд гарч байгаа нэг 6 сарын нэг 10 тойрд гээл нэг амралт чөлөөг нь олгодог. Тэгээд бас яагаад нөгөө хийсэн бэлтгэлийнхаа югаар л барилжсэн баг. Одоо үед ингэж бэлтгэл хийж барилдаг гэсэн бол бас илүү барилдаг байсан баха. Тэгэхээр тий. Яг нөгөө нэг бүх руугаа зориод. Тий яг бүх руугаа зорьсон бол. Тэгэл баг багч биш одоо тэгэл Эрдэнэтэд барилдаа их л болдог ус ер нь цүнхэн өрөөл явж байгаа. Ер нь дандаа төрүүлдэг байсан. Эрдэнэтэй бол дандаа төрүүлнэ. Тэгээ хотоос бүчүүд бас их ирж барилдана. Ер нь л дандаа тийш яадаг гэсэн дөө. Яг Эрдэнэт дотроо барилдал ер нь дандаа төрүүлж дүр барилдан болгон л төрүүлдэг байсан. Эрдэнэт ч бас бүчүүд ихтэй байл шүү дээ. Намайг тэр жоохон багч. Зөв Эрдэнэтийн нэг заалны барилдаанд нэг 20 гаруй бараг 30-аад аймаг арслан цолтон гарч барилдав. Аймагаас хэлгээл тэрээр цуглдсан. Олон сайхан ах нар. Бас сайхан барилдаж тэр үе хүмүүс ер нь бүхий хөгжил бас Эрдэнэт бас их том нөлөө үзүүлсэн баг. За төрж өссөн нутаг Орхон аймаг руу хэрэг явах удаа. За ер нь төрсөн нутагтаа ер нь очиг бас удсан байх шүү. Ер нь нэг хэсэг бас нэг гэр орон байхад бас нэг хэсэг их явдаг байсан юм аа. Аав гэж багт. Тэгээ одоо тэгээ наашаа шилж орж ирсэн болохоор тэгээд жоохон сүүлийн үед явдал нь жоохон багасаа л шүү. Одоо тэгээ төрсөн нутагээс нөгөө нэг зав чөлөө гарвал Баян хонгор руу их явж байна да. Баян хонгор руу явчаал хөдөөж нэг адуун дээр тус тийм болох маяг, туслах маягаар. Банд нь моринд бас дуртай юу? Доонд. Дуртай. Манай хүүхдүүд, манай эхнэр ч гэсэн өөр их дуртай байна. Моринд үү? Тий. Оо за за. Адуун маалнд ер нь нэг гэр бүлэрээ дуртай шүү. Бас л тэгээд нормал гэх юм бас нэг хорихгүй тэгээд дэмжиж баян цуг яадаг болохоор бас морч бас ер нь Баян хонгортой бас нэг гайгүй сайхан давхаал байна. Морь турдан байна уу? Морь ер нь хурдан байна. Ер нь наацтай ч юм уу ер нь гайгүй сайхан тохиолох юм байна шүү дээ. Ямар хүнд өгсөн байх вэ? Танаа уяач. Манай уяач Баян хонгор аймгийн Баацсан яриад аймгийн алдарт уяач Бямдоржийн сандын дөржиг манай найз дээр байдаг. Одоо сүүлийн бараг 10 гаруй жил манай найз уяад тахиулж байна да. За тэгээд одоо бүх рүү ороход ямар багштай очиос Эрдэм ухаанаас нь суралцж байваа. Энэ одоо бүх ярга барилаас нь бас заалгаж бай.
За миний хамгийн анхны багш бол одоо миний 4-р ангид манай аав спорт ордонд хөтлж ороод Монгол улсын гавь тамирч нацаг дөрж чөлөөтэй нацаг дөрж багш нар минь анх авч би нэг 3-4 сар хэртээ нэг бэлтгэл секцэнд нь явж байгаа нэг гарчижсэн. Тэрний дараагаар манай Эрдэнэтэд хөрөн булаг спорт клуб гэж байсан. Тэрний багш боломж өмцгээд Самжууд өх олон улсын хэмжээний мастер. Энэ багш дээр бол би нэг 2-3 жил бас нэг чамгүй хугацааг өнгөрүүлээд тэмцээн уралдаанд ороод бас нэг өсвөр залуучуудтай бас нэг саам бохороос нэг улсын аваргаас ганц нэг хөрөл мөнгө медалууд бас авч ирсэн. Ер нь бол боломж өмцөхтэй ер нь нэлээд бэлтгэл сургалт хийсэн. Аавынхаа дутууг гүйцээх гэж ажилд хүн төржээ. Ээжийнхэн хүслийг гүйцээх гэж инэрлэлт хүн мэндэлжээ. За үндэсний хүүхдийн бэлтгэлийг хамгийн анхны багш мөн Баталд гарцсан. Анх Баталд төгшөөхөө өдөр тунд ороод үндэсний хүүх ямар байдгийг бэлтгэл сургуульд барьснаас эхлээл заалгалууд эзэрхтэй явчихсан. Хүний анхны болгоо одоо мартагдгүй сайхан байдаг шүү дээ. Анхны цолыг одоо бас хаана яаж авч бас анхны цол ямар цол авч вэ? За миний хамгийн анхны зол чинь Эрдэнэтдээ 2008 онд аймгийн начин болчихсон шүү. Сумын зам бол Ер нь сумын дөрөсөөр барилж үзээгүй байсан тий. шууд аймаг руу. Тий. Тэгээд 2006 онд Баян онгор руу бэлтгэл гарах чинь миний хүү гарах уу гэдээ аав нэг тэгжсэн. Их Монгол улсын 800 жилээр. Баян онгорын бүчүүд бүгдээрээ нээж нэгжгээд гарч иргээд. Тэгээ Баян онгорт очоод дагаж яваад Төвөнгөлөөгөө иргэдээр улсын арцаг Батал багштай шайг ороод тэрнээс хойш олон жилийн хугацааг багштайгаа цугөнгөрөөж өндөө. За тэгээ 8 онд одоо бас Орхомынхаа баяр наадамд начин цолыг хөрч байсан. Тэр наадмаа эргээд яриач. Одоо бас тэгэл аймгийн начин цол гэдэг чинь сайхан цол шүү дээ. Золоод эмдэгтэй болоо тийм ээ. Одоо нэг бүхий игний шууд ороод ирж байгаа гэсэн юм. Юм тэгэлгүй баг уу. Би чинь суманд барьж зүгж шууд аймгийн цол авцсан. Ер нь тэр жилийн наадамд дуусахтаа сайхан наадам шүү бас. Би чинь тэр жилээ ер нь ч бас нэг бэлтгэл гайгүй хийсэн жил байсан. Урд жил нь бас би 55 онд одоо улсын амар жаргал найзтайгаа 55 онд томж барилд онж ирсэн. Тэгээ дараа жил нахиж төрс нутагтаа гэж даагаа нэгччиход 5 доош начин болж байлаа. Ерөнхийдөө бол яг хуу аймгийн цолонд бол бас тулцсан л байсан биз дээ тийм ээ. Тэр өмнөх жил нь одоо тунна гэдэг ч юм бол тийм ээ. За ер нь бол нэг аймаг цэрэгтэр нэг аймаг цэрэг барилгын бид нар чинь нэг залуучууд сумын замнууд шалгаруулт гэдэг явуулдаг байсан. Тэгштгэлийн барил та. Тэгштгэлийн барил та. Тэр нь чинь залуучууд их ордог эхлээд дөнгөж нэг гараад байж хат нэг 2 барилддаг гэсэн. 2 давж иж ордог аймаг цэрэгтэй. Дараа нь жоохон гараад танилцуулаад гисэн үеэс нэг гардаг болоод нэг гарч нэг давчаад орно. Сүүлдээ ч бас гайгүй байнгын нөгөөтгөндөө даваадахаар аймагт ороодохоор сүүлдээ нэг шалгаруулт нэг ахтар орчихгүй шиг бас шууд нэг даваад гардаг болсон. Тийм шансаа тий. Тэгээ нэгийн даваад гарч ирсэн. Тэгээд аймаг цэрэгтэй бол яг нэг хоёр бол тухайд бол давдаг болсон байсан. За тэгээд 9 онд яаж урилж байгаа. Та чи 10 онд арслан болсон тийм ээ? Тэгээ 2009 онд манай Баян онгор аймагч нөгөө Ламингийн их хотгээд аймгийн цолоодох баяр наадмыг чон гангаштай байсан тэр жилч. Тэгээд аймгийнхаа наадмыг 6 сард богд суманда арай нэг зунштай сайхан эрт ногоодсон гээд адуу мал уралтахад бэлэн болсон гээд 6 сарын 10 дээр аймгийн баяр наадмыг хийжсэн. Тэр наадамд нь барилдаад би төрүүлээд одоо манай Эрдэнэт туулах маань үзүүлж аймгийн зам болоод болж ирсэн тэр наадам дээр. Тэгээ яг нэг тухайн үедээ бүхэл боос тэр цолыг зөвшөөрөхгүй байхгүй гэж ямар шалтгаанаас тэгсэн. Саалгаагүй явж байгаад сүүл сая нэг 22 оны явцаа нөө тэр цол буцаа сэргийгдээд тий манай төрүүлж үзүүлж шугөрсөн хүмүүс цол чимгээ аваад явж байгаа шүү. Тэгээ 2010 онд Баян онгор аймгийн наадамд төрүүлсэн. Ерөнхийдөө бол Баян онгорын цол болох уралдаанд бол 20 жил дараалал төрүүлсэн шүү дээ. Тэгээ уг нь 9 он 10 он 2 жил дараалал төрүүлсэн. Тий. За тэгээд нөгөө аймгийн арслан золдоо олчгорч нөгөө ирэм мэрэм шаландаа болоод бас бүхий өргөнд барилгад энэ арай ондоо болоод эхлэв. Тийм мэдээж тэгэлгүй байх уу.
аймагтай төрүүлсэн, аймаг арслан болцсон. Бөхөөргөнд гарсан ч гэсэн бас жагсгаж гэсэн бас нэг жоохон арслангуудыг нэ дээгүүр те. Дуудулж байгаа ч гэсэн бас нэг сайхан байсан шүү дээ аймаг зол. Тэгээ 11 онд анх удаа аймаг арслан золтойгоор улсын наадамд барилдаа 4-5 онд улсын зам баасан төрж хата харцаг багт нь унжаас 4 оноолтоор. За тэгээ тэрнээс хойш ер нь улсад барилцсан уу та? Ер нь тэрнээс хойш дандаа улсын наадам ерөөсөө алгасаагүй. Улсад ер нь тэгээ тэрнээс хойш дандаа 3 4 чудаа нөө 3 давсан баха. За тэгээд 15 онд урцалсан тий. Тэгээ 15 онд урцалсан. Тэгээ бас одоо нэг гурцлахгүй бас болж өгөхгүй л тэр болчихсон байлгүй дээ тий. Гурцлахаас одоо бас шал ондоо болно үстэй. Гурцлахаарч өөр яг тухайд нөгөө оноолт 94 оноолт гэдэг юм чинь нөгөө 90-бээр навчиж гсаадаг. Тэгээ дандаа нэг улсад төрүүлж үзүүлнэ гэсэн том цолтой ах нартайгаа таарад тэгээ ер нь яг бас нэг ер нь асан цолоос нэг баттах чигээд тэр жил чи манай аймгийн наадам юу яагаад ч нэг өмнөх нь болсон юм аа. Хэд хоногийн өмнө 2 хоногийн өмнө тэгээ аймагтаа ч ер нь хүрслээ гэж ер нь бодож очиод тэгээ хурцсан. Тухайн таныг яаж ах чинь бас нөгөө нэг улсын баяр наадамд давснаар нь ирмэлээд идэг байлаа. Тийм тухайн үед чи улсын наадамд 3 давсан хүмүүсийг ирэмбэнд оруулдаг байсан. Тэгдэг үс тий. Тий. Энэ ирэмбэнд тээх зүгээр ирэм байсан. Тэр үү? Тий. Улсын наадамд 3 давныг чинь бас л чанга штэ. Чанга даваахгүй юу? 4 давныг чинь бүр чанга даваа. Ер нь бол аймагт ер нь бараг төрүүлсэнтэй бол дүүцгэж даваад байхгүй юу? Тэг л дээ. Олон бүх чуулжгаа тэр улсын баярнаа цол болгох ганц болдог наадам мич тий. Тий. Цол болгох ганц болдог наадам. Тэр тэгээд манай эдэ арслангуу ч гэсэн бас улсын цол гордоод аймаг руу явж чаддаг улсын наадам тэгэл байдгийн дэж барилдаад 3 давн 4 давн 4 дээр он 5 дээр он тэрийг ирэмбэнд оруулаад бас ер нь их аятайхан болцсон байсан. Тэгээ бас юунаас болсон байгаа бас тэрийг хүчингү болгоо ичлээ. За тэгээ тэрнээс хойш одоо бас бэлтгэл сургууль ер нь одоо улсын цол авандаа л гэсэн мөрөөдөлтэй хийн үстэй. Тэгээд тэрнээс хойш одоо та 18 он хүртэл яаж наадж байна? За 18 он хүртэл яг нэг алдаа жоохон бэлтгэлээ хийгээл 16 онд 4-5 онд улсын наадамд 4-5 онд сүхбат хурцсан. Бас оноолтон наадам болсон. Тэгээ 17 онд чинь 2-5 онд унцдаг хавийн даваа очирт. Тэгээ 18 он хүртэл за тиймэрхүү амжилттай барилцсан юм да. Заал ангмын барилдаанд бас яаж барилж аймгийн одоо аймаг зэргийн барилдаанууд за тэгээд улс аймгийн барилдаанууд одоо таавал бас хэрхэн яаж барилж байна? За аймаг зэрэг улс аймаг зэрэгт бол нэг хэд төрүүлж үзүүр шүгэн дөрөв шүгэнэ нэлээ үлдсэн. Улс аймгийн барилдаан ч бич хамгийн 11 оны намар нэг 8 төрж нэг шүгэрчээсэн. Арслан бас дараа жил нь авсан шүү дээ. Бас нэг шүгэрчээс арслан болсон ч гэсэн бас жил гарны хугацаанд бас хугацаа уртаа байгаа байхгүй. Анхны шүгэ аваад тэгээд ер нь 12 оноос ер нь тэгээд ер нь шүгэ алдаагүй дээ бас. Тэр хугацаанд бас нэг заалны барилдаанд нэг төрүүлээд нэг үзүүлээд хэд 4-8-т нэлээ үлдсэн баг. Ер нь нэг аймаг зэрэг улс аймаг нийлээд нэг 40-од шүүг төрөө үзүүр шүүгтүүлсэн байдаг шүү. Бас том амжилт байна тий. За тэгэл одоо нөгөө улсын цолны бас галахч гал ингээл явж явахт одоо аав нь бол аймгийн хурцарслан хүн. Бас улсын баяр наадамд 2 ч удаа дөрөв давсан юм байна. Манай 2 удаа дөрөв давсан гэсэн тий. Тэгэхээр ч одоо бас үгээ за одоо ер нь улсын цол авчиндаа гэж хүлээгээл битүүхэн дотроо байж байна сте. Юу гэж хэл загтаг бай. За ер нь мэдээж тэгдэг байх уу. Манай авч өөрөө 95 онд 2001 онд 2 удаа дөрөв даваад 5-5 онд унссан. Тэгээд дараас нь би бас барилдаад аймгийн хурц зарслан зултаа бас заал танхимд бас нэг гайгүй барилжсэн. Тэгж улсын цол аваасаа гэсэн хүлээлт авах нэг хөндлөл байсан. Тэгээд 18 оны баяр наадмаас эргээд дурсаад яриач. Тухайд одоо бадарч гарцаг тухайд гарцаг солд байсан тийм ээ. 4 даваа 5 даваанд одоо
Өдөг шороцсон шүү дээ. Тэр наадмыг бас эргээд дурсаад яриач. Тухайн жил одоо бас бэлтгэл сургуульд ямар бай? За тухайн жил 18 он. Би ч 17 онд жоохон бэртэж бариад. Би ч зөвхөн болохгүй байж байгаа. Ер нь 17 оноос бэлтгэл хийгээгүй. Хийхгүй тэр чигээрээ бараг жил дамжиж байгаа. 18 оны наадам бэлтгэлд нэг гараад нэг 20 хоног гараад. Нэг жоохон юм жоо сэргэж аваад барилцсан. Тэгэл 4-5 онд Бадарчтай таарад. Бадарчийг нэг мордоо хийцээ юм аа. Бас нэг жоохон ойролцоогонд доо. Тэгээс нэг жоохон хиломэж Бадарч нэг сүүлд дахмаа өгчээсэн. Тэгээ 5-5 онд Голтой аймгийн Чандан сум яриад Монгол Улсын гард Ганбаатарх 5 дээр аваад. Би ч бас яг хоёр хүн хилээл үзэл. Ха дүүний цол хочмаар наад л. Гамбах за ах нь бэлтгэлгүй байгаа ахыгаа даваад аваараа л гэсэн. Тэгээс харгуу сайхан барилсан шүү дээ. Тэгэлгүй яг тий. Тий, бас улсын наадам өндөр даваад тий. Одоо тэгэл таньж мэддэг ах дүү нутгийн одоо том цолтон байвал очиод хэлнэ байсан. Бас одоо хүн болгонд энэ улсын цол гэдэг том айл руу алхаж орохыг хүсч бэлтгэлийн сургууль хийж байгаа юм чи тий. Харин тий. Тэгэл яг Гамбах цаа тэгээд сайхан барилсан. За хоёлоо зоолч ийгсэн тэгэл зоолгоод намайг мордсон юм аа тэр дээр. Мордоод биш өрн зүтж байгаа буцаа хөл авахт зүрж морж байгаа татвал доор морцсон. Тэгээ хол бас унчаас нэг бос чиргүүтэй Гамбахч тэвэг гүш эрэнгүүт нь хайн уучлаач тэгээ бас нэг хилээд үтсэн шүү дээ. Яг гол угаасаа барилж байгаа хүмүүс ч угаасаа унснаа мэддэг байхгүй. Унсан давснаар мэдчихээ. За тэгээд одоо бас нэг олон жил улсын наадамд барилцсан олон жилийн хүлээлт байгаа. За тэгэл одоо тэр наадам бол ингээл дуусчих тийм үстэй. 5-5 онд гараад унчгаар чинь тий. Тэгэлгүй байх. Тэгээ нэг жоохон гондуухан л явбаа. За одоо тэгээ гондуухан гэж явахтаа тэгээ дахиад амьдрал үргэлжлэн барилтаа бэлтгэл үргэлжлэгээр үргэлжлэхээс хойш болоогүй байна л гэж бодож байгаа юм чи. Дараа жил үзэн Дараа жил үзэн. За тэгээд 19 онд бол одоо бас Ганбаатар гардаас одоо сэргээ шилэрсэн ингээд цол олгосон шүү дээ. Тэгэхэд одоо бас ямар байд юм бэ? Цол олголоо ингээ та начин боллоо гэж мэдээг дуулах. За тэр чинь тэгээ намраас нөөш нэг тиймэрхүү юм явсан юм аа. Би ч тэрийг нэг тухайд тоогоогүй л дээ. За ер нь тэгээд бас нэг иймэрхүү байдлаар цол аваад чих юм уу? Юу гэх юм бэ? Бас жоохон тиймэрхүү чих юм уу сэтгэлтэй юм байсан. Тэгэл яг онгорлоо, дамлаа тэрс барыг мартагдлаа. Тэгжсэн чинь нэг өдөр ерөнхийдөө тамга газраас гэж уцаар яриад тэдэнд биелэн байгаараа л гэсэн. Наадмын өмнө 9 давлуу байж 8 дөлөө. Тийм баг. Нилээн наадамд болсон байсан. Тулцсан байсан. Тэгж байгаа л тэгэл за одоо тэгээд нэгэнд дуудаад ингээ өгч байгаа юм чи одоо би яаж гүөхтэй сүлдээ. Тэр чи одоо бүр тухайн үеийн бодлоос ч бараг жил тойр шүргэн тойрж байгаа болохоор яг санаад буухгүй явж байгаа. Тэгээд би тийм хэмээлээр сул авцсан шүү дээ. 2019 оны наадмыг та бас иргэн дурсан яриач. Тухайн жилийн наадамд бэлтгэл сургууль тэр байв. За 2019 онд бэлтгэл сургуульд нэг л яагаагүй бас жоохон тутуухан дулмагхан л байсан. Гэтэ яг нэг төрийн наадам бас хэд өдрийн өмнө ерөнхийлөгчөөр зарилгын шуулцсан. Цолоо авцсан. Наадам өнжөөд явах гэж гараад 25 онд одоо Төв аймгийн Арслан Батхойг Арслан дунжсан. Их хантай. 25 онд дунжсан. За 20 оны наадмыг 20 оны наадам Эрдэнэ цөмд болсон наадам ер нь их сайхан болсон. Тэр жил ч бас нэг бэлтгэлж бас боломжийн байсан шүү. Тэгээ дөрөв давчаад. хин энтэй яаж барилж байгаа? Би чинь 3-5 онд 2-5 онд дорн дээр ирхэн баяр арслаа. 3-5 онд даваа очир. Очоо. 4-5 онд төгсглээ хурцлан Батвш. Гэр дөрөв даваа 5-5 онд бүрэг давгсан цагаа барилж унаад. Тэнцээ бас араас нь бас нэг тиймэрхүү юм болоо. Тэгээ хоёр ч удаа тэгээд одоо бас хүмүүс ч их сонин штэ. За одоо Эрдэнэхүйч даваагүй штэ. Одоо ингээд цол авчлаа гээл одоо бас юм ярина тийм ээ. Тэгэхээр чинь ер нь давж л одоо би энэ цолоо батна. Өөр хөнгөчийн энэ цолыг л одоо яандаа гэсэн бодол төрнөс.
За ер нь бол тиймэрхүү юм бол бараг хэдэн жил яригдсан шүү дээ. Бараг одоо зарим бараг ярьж л байгаа. Яг гоо тэр бол боолоо өнгөрцөн. Төр цолоо хайрлаж байгаа чинь би ч одоо Гуглтэй юм шүү дээ. Google-тэй шүү дээ тий. Хүн амтны юу гэж хэлэх нь бол хамаалал. Хүн амтны хэлсэн болгоныг өөр дөр тохиж аваад би ч одоо бараг энэ дэр чи хэцүү болчих шүү дээ. Яг гоо би өөрөө хөөцөлж гүйж яваад авцсан биш. Тий. Яг гоо хууль дүрмийнхэн дагуу Тий. дэлхийн стандартаа барьсан холбооныхоо дагуу явж байгаа болохоор тэр жилийн онцлог нь гэх юм бол ер нь яг задгаа байгальдаа гараад барилахад ер нь их гоё сайхан мэдрэмж төрсөн. Агаарын сэргэл цайтай дээрэс нь яг байгальгаа зүйлэн дээр барилдсан ер нь их дажгүй сайхан байсан шүү. Бүх юм байхгүй. Төв цэглэгч бас ороод тэгэл халуун өдөр агаар сэлэх салхи байхгүй бас бүх юм шүү дээ. Хэмэл зүлэг бас барилгад хэцүү. Хэмэл зүйлийг хэцүү. Доороос их үнэртэй л Доороос нөгөө хар хаймрын ингээд засчгаар доороос нөгөө хаймар халдтанда хаймар ингэж үнэрч хамар хорж ингээ хоол огуураш нь хаам цанган их хүнийг амарх юм жоохон ядраас үлдээдэг. Тэрийн дискүүх нөгөө халтрагаа гэдэг юм чи амар. бас Тий. Ер нь хэмэл зүйлэн дээр барилдгийг болгоомжлог барилахгүй бол нэг жоохон эвгүй гिचх юм бол бас тэр ширэх тэр зүгээр нь тэрнээс гаднаас бэртэл хэмтэл авах. Өсөлт байдлыг хүнд үсдэг. Зүүн баруунжигүрээс содон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй төмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бөхөө. Гардаг магнаа. Цолны өндөр басхийг урван таагатсан хүчтэн цог хиймэр тойрыг эрдэн хүү гэдэг юм аа. Явж байгаа яг 21 онд наадам болоогүй шүү дээ. Тэгсэн. Тэгээ залуучууд бол 100 шиг наадам. Тэгээ 22 онд 100 жилээ хийсэн. Тэр жилч бас яг би бас хэрдээ бас гайгүй бэлдсэн юм аа бас. Бэлтгэлээ бас. За ер нь нэг гайгүй шиг барилж байгаа дээ. Ер нь нэг яриад гэн авсан солоо. Ер нь бол баталж ер нь дээш үлдчихсэн бодлоготой тий. Тэгээд тэр жилээ яг нэг бодснороос нэг 5 даваад цолон баталчаад 6-гийн даваанд унсан шүү дээ. Сэдэн зодном орцтой бас барилдсан. Бас л гарцгач хөрөөгүй шүдэл бас тиймэрхүү юм болсон бах тий. Тэгдэг яг гоо. Сэдэн судын чинь Уцалцаад өвдгөлчдөг тий. Өө сэдэн чинь дайр цугдаад мордохоор нь Тийм мордог гаргаад. мордогийн гаргаад Тий. зөрүүлээ мушгцсан. Тий. Яг гоо мушгаан дээр би засуулчаас сүлээцүүд орхон байсан. Би ч өөрөө дээрээс нь харсан. Өвдөлтөд ингээд шагаа гадна тийш ивгүй ингээд мушгаад зарцсан байхгүй өвдөө. Тэгээд би буцаагаад сул хаяад босож байгаа. Тэр дээрээс нь тэгээд авч бүр дээрээс нь дартсан бол тэр шагаа бүр эргээ бүр моторч багтал тий. Ер нь бас бөхчүүд бас гिचнээ барилж тулааны спортч гэсэн бас би энийг хайрлаж байгаа хэрэгтэй байна. Тэгээд ирэхэд юу гэж вэ? Тэгээд ирэхэд тэгээд сэдэн содон чинь тэгээд бас наа босоосон чинь босч ирээд Тий. араас авч хайсан шүү дээ наа тий. Тэгээд нөгөө хөлийн зэт засуулууд нь чи давсан дав дивэрээ гээд. Тэгээд би чинь дивжгүүчээ буцаар ирсэн. Би хүрээгүй. Дахиад чиггүй хүрээгүй гэсэн. Тэгээд яг нөгөө камер шүүгээд хөлийн засуулууд яриад за сэдэн содон гарцгаа өвдөгч өрцөн байна гэсэн чинь. За миний өвдөг хүрцэн байна, унтсан байна үгээд сайхан тахбаагууд. Сайхан залуу гарцгаар бас 5 давцсан шүү. 6-гийн даваанд тэр үү. 6-гийн даваанд би хэнтэй одоо бадрах гарцгийг амлаж аваад. Тэгээ унсан да. Доор нохгүй. Хэдэн үнээс авах уу та? Би ч бас олон хүнээс авсан юм аа. Нэлээд олон хүнээс авсан. Тэгээд яг бас нэг өөр юм бодож байгаад за жоохон бас нэг харж зараа морих ойролцоо гэж жаваад. Тэгээд яг нөгөө мордог тал дээр нэг татах маягийн хийх чад мордуулж унттай. За тэгээд одоо энэ цолыг ингээд одоо 3 таа гаталчлаа. Тэгэхээр нөгөө нэг
Арслан аав хүн юу гэж хэлж яхаа. Ер нь таныг одоо бас ингээд өмнө нь тэр 19 он 21 онд энэ ингээд золнууд авч яхад юу гэжээ? За тэрэн дээрс нэг юм яриаггүй те. 22 онд 5 давхад лав минь их барьсан баг. 5 давчаагүй гэж байна. Сүүлд манай дэвжинэг л зэвдээ. Таны 5 даваа гүйж авчаа. Олдохын нөлөөсөө арчаа сууж идэгээд. Тэг л би яг. Тэ. Одоо өөрийнхөө хүрээгүй золонд хүүн хүрэхэд бол одоо аав хүн бүх хүний хувьд бол одоо хязгааргүй л их баярлсан баг тий. Тэгэлгүй байгаа. Тэгээд одоо тантай бол одоо жил болгол наадамд цуг өсч орно өстэй. За ер нь бол хуучин бэлтгэл сайтай гайгүй байхад ер нь жил болгоод гэсэн. Одоо ч бас нэг хахтар цуг орохоо болсон шүү. Зургатаар харж байгаа. Зургатаар харчаал. За хээрийн цаг ерөн хэрэг чанж уудгүй. За ер нь уулгах ер нь зуны цаг тэгэл наадам өнгөрөөл ийш тийш аялал цуглаад дандаа хээрээ уулзаа. Хээрийн уулзаа шиг сайхан амттай хоолцоо ер нь ховорхон штэ бас. Чамааны руу хоол ихтэй хэрвэ? Ер нь хоол их төрөнд ажгүй шүү. Ер нь өөргөө бас нэг боломжийн тоогооч боддог штэ. За идэвхтэй арай хэрвэ? За идэвхтэй ер нь нэг амар биш шүү бас. Тэг өнөөдөр бас хоёлоо яриагаан бас хээрийн сайхан цайтай үргэлжлүүлнэ. За Ачинда иштэй цай өгнө. хээрийн хоолцоо амттай штэ. Бэлтгэл сургуульд ер нь бүгчүүд маань тэгэл хэр гадаа явахдаа сайхан хээрийн цай хоолыг бол ер нь тэгэл чанаад иддэг бах тийм ээ. Ер нь тэгэлгүй байх. Тэр чинь тэгээ үүсч явж чадахгүй хүмүүс чинь тэгээд хайвсан газраа. Ер нь аялал зугаалагч гэсэн тэгээд ер нь манай эрчүүд энэ нөхрүүд их хоол заяж тогоо барьдаг юм шиг байна тий. Нөгөө хэдгээ сайхан амраа. Тийш дээ ер нь. Одоо намарж өвлжин хаваржин хоол цагаа бэлдүүлсэн учраас зуны нэг 2 сар эндээс тогоогоо барьна штэ бас. Сайхан цаагүй. Өнөөдөр ч бас актер нартай сайхан өдөр байна тий. Сайхан өдөр. За сайн амтаа. Сайхан байна. За гэр бүлийнхаа талаар ярил. Сайн яваа хүний ард сайн хань байдгаа гэдэг тийм ээ. Танаа хүний хаанхын хүмб. Тэгэлгүй хөө манай эхнэрийг мөнх цул гэдэг. Эрдэнэжиг бас манай Баян онгорын 3 булаг 8 төв дээр төрсөн. Хүн баг. Хүү удамтай. За бүхэн удам манай эхнэрийн аавын тал бүхэн удамтай. Аавын том ах нь аймгийн за банзарч гэж хүн байсан. Бас дээгүүрээс нөгөө даншиг мушигт өрөлжсэн тийм бүхчүүд удамтай юм. Хантайгаан хаяаш танилцж байна. Янтайгаан Баян онгорт 2006 онд юм уу да. Хотод нөгөө бэлтгэл гарах явж ирсэн. Аавтаа зүг замын пурган цуугаад. Тэгээ манай ханыхаас уусан пурган цуухгүй юу? Тэгээ хотод хойч чи хөөгд. Нөгөө нэг юу гэдэг вэ? 13 мехнийхаа. Тэгээ Баян онгорт нөгөө очоод холын цогтөр бэлтгэл гарч ирсэн. Уус чөрөмсөнд авцсан байсан. Аргалж иж авч байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө танилцаад би ч нэг чинь Баян онгорт ерөнхийдөө баг анх удаа тэгж олон онж исэн баха. Тэгээ Баян онгорыг сайн мэдгүй. Манай эхнэр наваг бас Баян онгорыг танилцуулаад ер нь тэгж л Баян онгорыг сайн таньдаг болсон мэддэг болсон шүү дээ. 6 онд. Тэрээс өмнө ч яг явахаараа Баян онгороор дайрдаг. Хотоос гарч зах дээр буугаад захаас сумын унаа суугаад явдаг байсан. Хоол тал тийш явж мэдгүй төөрч гээд. Ямар үйлчлэлтэй хүн бай танаа? Манай эхнэр холбооны инженер. Тэг мэдээл тийсэн мэдээл холбоог 2009 онд төгссөн. 9 он төгсөөд телевизд найруулагчаар ажиллаж байгаа. Тэгээд хөөгч ухтай болоод тэрч. Тэгээд ер нь тэрнээс баг ахиж
ажиллаагүй. Хүүхдүүд хараад Хүүхдүүд хараад намайг дэмжээл. Арыг баттаагаал. Тэгэл 4 хүүхдсгнүүд чинь тэгэл ажлыг боломжоос хомсгон байгаа юм чинь. Тэгээ би хажууд нь гэрийн барахгүй. Бэлтгэл сургуульд тал тийшээ явчихна. нөдлөө одоо авсан тий. Тэгээ нөдлөө. Энэ жил одоо хүмүүс ч бас одоо авсан байна. Тэгэхээр би ч одоо энэ жил авч байгаа болоо гэдэг чинь нөдлөнгийнх байж таарсан. Тэгээ нөдлөнгийн зургууд бас энэ жил бас ганц нэг сайтууд дээр яваалах шиг байна. Харин сэвэгдээд байгаа юмсан. Нөдлөн тэгэл их нэртэйгээ би ч одоо гэр бүл болоод 19 жил болж байна. Одоо нөдлөн тэгээд одоо авахт нь их л баярлж байлаа шүү дээ. Би ч одоо 4 хүүхдээ багыгаа тэрсэн 3 хүүхдээ хөтлөөд бас л хүлээгээд удаа хүлээлт юм байлээ шүү. Хурдан гарч ирээсэй гэж бодоод тийм. Тэр чи одоо нөгөө нэг ямар ч арын хаалгагүй авч болдог ганц удан гэдэг байгаа зү тий. Тийм шүү дээ. Хи удан гэж чи. Хоёр хүү, хоёр өхөнтэй. Тийм. Манай хоёр том, хоёр л охин. Хоёр баг нөхөө. Манай том охиныг оюун дээр одоо энэ жил 11 дугаар анги. Дараагийн охиныг ануудаар 7 дугаар анги. Тэгээ Эрдэнэмөх гэдэг том банд 4 дугаар анги. Баг нь одоо 3 хүрэх гэж байна. Хүүн биеэр үеийнхнээс том уу? Манай хоёр хүүр нь хоёулын өөр яг үеийнх нь наснаас өөр нь үеийнхнээс өөр нь том биетэй шүү өндөр. Тэгэл одоо сонирхолтой байвал барилдныг гараад ирэх байлгүй. Том нь бэлтгэл хийлгээд өгөөж би барилдмаар байна. Зодог шуудаг авч үзэж ирнэ гэхэд болохоо байлаа шүү дээ. Би ч авчихгүй гүрээлгээл энэ жоохон дур зоргоороо байж байгаа. Одоо манай хүүхдүүд чинь би одоо ингэж над тэр нэг аз тоглож идэх хүүхдүүд шүү дээ. 2008 онд би Эрдэнэт наадмуу явхад хавар манай том охин гарч ирсэн. Тэр жилээ би аймаг нарчин болсон. Агны зол. Анхны зол. За. За тэгээ 2012 онд 12 сарын 9-нд би бүх өөргөө Дарсан намын барилдаан дээр төрүүлээд 3 хоногийн дараа манай охин гарсан. Өө ямар гоё. 15 онд 6 сарын 30-нд манай хүү төрөөд тэгээ би Баянгор аймагт очиж хурцлж л да. 22 оны 7 сард манай баг хүү төрөөд Улсын наадам 5 давж болсон. Хүүхдүүд ер нь дандаа ингэ мэлаагаад цолоор мэлааж явсан. Тийм байна. Тий. Хүүхдүүд болгоно нь одоо бас юм цол цол шиг тий дуудаж одоо барилдаан гэх юм одоо бүгэн дуудаж ирсэн. Тэрэндээ бас би их баярлалтай шүү дээ. Гэр бүл дээр хэр цаг гаргаж яана. Манай бөхчүүд бол одоо бас тамирчин хүмүүс учраас одоо ингээл 6 сараас хулаад бэлтгэл сургуульд нөгөө наадмын бэлтгэл тэгэл барилдаа ингээл ерөнх гэр орондоо гэр бүлдээ гарах цаг нь бага юм шиг байгаа тий. За яг одоо ингээд улсын цол аавна гэдэг тууштай бэлтгэл хийгээд барилдаа явж байгаа төрөмж гэр бүл дээр нь зарцуулсан хавархан байдаг. Яг гоо сүүлийн хэдэн жил айхтар тэгэж нэг барилж явахгүй бас бэлтгэлж хооч шиг нэг сүрхий айхтар хийхгүй болохоос гэр бүлдээ цаг зав зарцуулаад ерөн болж игэл амралт аял зугаалга гээд бас нэг хүүхдүүдтэй ч гэсэн бас нэг хөдөө нутгийн мал аж ахуй ийм газар гээд бас нэг тогложсон газар энэ тэнгүүрээр дагуулж яваад тэгээд ер нь сүүлийн хэдэн жил бол байнгын зундаа аялж явчаа амарч явчаал. Өвөлдөө яг уу тэгэл бас нэг хүүхдүүдээ бас хичээл сургуульд нь зөөсөн шиг завч хөлөөтэй л байна. Одоо юу гэдэг өөрийнхөө нутгаар, хэрийнхээ нутгаар, ээжийнх нь нутг шүүгэл ингээл явж үзүүл шаруулах нь маш зүйтэй байх тийм ээ. Мэдээж тэгэлгүй байх уу? Ер нь Монгол хүмүүс ч ер нь байгальтайгаа их өөрхөн байх хэрэгтэй болов гэж боддог шүү дээ. Байгальын сайхныг хараад тэндээсээ кайф аваад бас нэг аж ахуй талаас мэдээд авчаад. Өнөөдөр ихгүй сүүлийн үеийн хүмүүс ч одоо баг малаа мэдгээ байсан, махын иддэг болсон мөртлөө малаа мэдгээ байсан тиймэрхүү болчиход байна шүү дээ. Эхнэр бол таныг маш сайн дэмжинэ үстэй. Тэгэлгүй байгаа. Намайг ч тэр залуу бүх багтаал танилцал нэгт орж ирсэн. Тэгэл өдөө зэрэгтэй тэгэл байнгын миний ард ирсэ бацсагсаж намайг ганц дэмждэг. Миний одоо ганц үнэж би юм шүү дээ. Аа тэгэлгүй яах вэ? Бүх зэргийн наадамд тааж бас хоёр ч удаа шүүр чимэг нэмсэн тийм ээ. Тэ. Бүх зэргийн наадмыг ер нь та юу гэж ойлгодог вэ? Бүх зэргийн наадам бол их чансаатай наадамчтай ер нь бол. Үндсэндээ бол бараг нэг за 128 аймаг арслан барилж байгаатай адилхан шүү дээ. Тоон 256 л үзэж. Яг тэр барилдаанд би нэг удаа
6 нэг удаа 5 даваас нэг шүгүрцээ. Нэг удаа 6 давхтаа 6 давчаад долоогийн даванд манай увсээ ганцрын очоо. Дөрвөлж тунаад яг унжээс. Дараа нь 18 онд нэг 5 дав шүгүрч 6 даванд жамуулж дүүгээ аваад. Барилгад хэцүү болсон л та цаашаа даванд. Бэлтгэл хийхгүй байж байгаа огцсон хүн барилдаад хамаг булчин шүрэнс татаад зангираад. Тэгээс үлдээ төрөний машинаар би чи цэргийн имлэг орж хэл хоног имжлэг хийлгэсэн. Бас яг ингээ барилгын дундор бас жоохон огцсон хөдлөхгүй байж байгаа огцсон хөдөлж өрөхөр нь бас хэцүү шүү. Тэгээд шүрэнс татна. Булчин зангирна. Тиймэрхүү тохиолдолд ер нь зөндөө шүү энд барилж хахад. Тэгээд үгээд хэмжээд. Тэгээд үгээд хэмжээд. Тэгээд өвөмж бас сайн барилж чигээрээ дөрүүлсэн. Зэрэг арслан болсон. Ер нь тэгээд энэ нэг давааны юу гаргаад өгөх нэг гарын амар явуулах, гар амар явуулах юм тэр одоо дээрээсээ л байсан зүйл тийм ээ. Энэ юу хүнд их хэрэгтэй биш байгаа тий. Ер нь тэгэлгүй байх тий. Бид нар чинь ах нараасаа ч гэсэн бас тиймэрхүү юм хүрчил байсан юм чам. Ах нараа хайр ивэлийг хүрчээсэн хүмүүс ч бас яаж тэгээ буруу хараад өнгөрхөө бүх гэдэг нэрэн дор манай бөхчүүд нэг тавгоонд амьдарч байгаа болохоор бас би нэгэ дэмжиж тусалж заримдаа нэг гар амар явуулах юм байлгүй л явах. Бэлтгэр сургууль сайн байна уу? За бэлтгэр сургуульд сайн байна. Эсвэл манай тэргүүн бүгд хэмжээний бөхчүүд нийлээд бэлтгэр сургуультаа гарцсан байж байна. Одоо цэргийн наадам 6 сарын 6-нд болохтой холбогдуулаад байна. Баян уул амралтанд ирсэн. Бөхчүүдтэйгээ агарслаг нэг 2-3 хоног амрах гэж ирсэн байна. Бас энэ одоо ингэж амардаг нь бас нэг одоо юу гэдэг сэргэлт болох уу? Тэгэлгүй байх уу? Намарж өвлж ааварч бэлтгэл хийсэн хүмүүс. Ер нь одоо энэ цаг өрн дулаан цаг болсон багт бас нэг агаар салхи хээр гадаа гарч хэд хоног бас нэг амраад бие амраа тархитлогоо амраа. Чос нэг бэлтгэл бас нэг том хэсгэлтэй. Тэгэхгүй л одоо бас гэртээ яг л амарахгүй шүү дээ. Гэртээ ер нь тэгэхээр ч одоо амарна гэж бас хэцүү л дээ. Яг сайхан хээр байгаа шиг амарч чадахгүй ер нь байнга орж гараас та хүүхцөөгөөстэй гэл. Тэгээ одоо цэргийн наадамд жил манай төвчээс нэлээд олон бөхчүүд барилдсан. Тэд нар маш их бас сайхан барилдах хаа. Баянгарын маань 2 дивжээ нэгдсэн. Одоо тэргүүн бүгдгээ дивжээ болоод ингээд бэлтгэл сургалт хийж байгаа. Багшаар нь хэн байна? За манай 2 дивжээ нэгдээд одоо багшаар манай улсын ард золбоо аймаг арслан дүүрэн сар 2 маань багш шүү. Тэгээд тэрнээс өмнө манай Батгэрэл ах маань бас биднэртэй тус тийм болоод залуучуудаа багшлаад бас ингэ явчихсан. Бүх хүний ард бас дэмжлэг цэцэлцаа гэдэг зүйл маш чухал байдаг. Дэмжлэг цэцэлцаа байж одоо юу гэдгийг залинжаад ингэж явж яж бас амжилт гаргаад юм шиг байгаа. Тухай үе таныг дэмжиж тусч байсан хов хүн албан байгууллагуудад дурсаад ярав. Тэгэлгүй байх уу? Ер нь бүхэн чинь тэгэл дэмжлэг тусцаа байна гэдэг чинь бас нэг амьдралын нэг их хүн төрчиг бас дааж явж байгаа. За би ч одоо 2007 онд шүүгэж тэр гүйцэтгэх байгууллагт 427 дугаар анги дээр анх тамирчнаар ороод 7-8 жил болсон. Тэгээд мэдээж бас нэг төржсөн нутаг хангар спорт орон дээр бас нэг 10 жил 7-8 жил бас цалинжаа явсан. Наагур тусал дэмжижсэн. Ах нар бас их зөндөө байгаа. За таны хувьд барилж ирсэн хамгийн бяртаа бүх юм бэ? Миний хувьд барилж ирсэн одоо хамгийн бяртаа бүх одоо энэ Эрхэнбаяр авраг аригчаагаад 2 ланда. Биш нэг 2 ахыхаа ер нь 2 шуунаас нэр нь зүрж үзээгүй шүү. Лавхаа авч үзээгүй ер нь 2 гар шуунд нэр нь дарлуулаад ер нь унжсан. Тэгтээ нэг олон барилдаагүй. Ер нь нэг ганц 2 хон 2-3 хүн барилгатаа л ер нь тэр их мэдэрсэн. Өөр хүмүүстэй барилгатаас гайгүй байдаг. Энэ 2 ахтайгаа барилт гарал. Ер нь 2 гараас нэг зөрөөгүй шүү. Одоо дээр барилж байгаа бөхчүүдээс бяртаар хийм бол. Одоо энэ бяртаа бөхчүүдээс гэвэл
Манай бүрүү сайхан зааж байгаа л. Таангүй штэ. Аа. Бүрүү сайхан хэцүү бах тий. хэцүү. Би бүрүү сайхан олон жирлэлцэг олон ч унссан. Ер нь 2 шуунаас нь ер нь гарахгүй шүү. Одоо бат үлзий заа. Хангаа авраг. Санжаа авраг. Ер нь одоо ер нь бэртэ хүмүүс их байна. Ер нь тэгээд бүгдээрээ бэртэ болцсон. Бүгдээрээ л дор өрний яатсан. Ер нь бол би яг зодгоноос бүрүү сайхныгаа барилтаа нэг л бодож ирнэ гайхаж явдаг. Ер нь нуруу 2 гарын тамир их сайтай. Ер нь арай л бусдангаас онцгой шүү. Таны барилдааны одоо онцлогийн хувьд. За барьц барилын хувьд яаж барилж байна? Ерөөс сэрүүнээс үү золгооноос үү ерөн голцоо хүйдэг дархан мэх нь бас юу? Яг актер нэг дархангээ хилчгээр юм бас хэцүү л байна. Ер нь яг нэг барилдааныхаа онцлог тааруулаад ер нь тухайн үед нэг олдсон боломж ямар юм хийхээр тэр болгоныг хийдэг. Ер нь хийх гэж нэг ер нь бол янз янз юм хийх гэж үздэг. Ер нь нэг айхтар нэг зогсоод байхгүй шиг бас болж үлдсэн нэг жоо хөдөлгөөнтэй барилч гэж боддог л доо. Гэтэ бас тэр болгон сонсноор болохгүй. Бас нөгөө чин ихтэй өндөр биеттэй болохоор ч. Ер нь барилдаа тэгээ өндөр хүмүүс амруу намхнууд намруу. За өөр нэг өөрөөсөө жоо намх хүмүүстэй барилдах үрнэ ихтэй. Тэгээ нөгөө анхнаасаа бэлтгэл хийж ирснээс хойш бэлтгэл дээрээ ч гэсэн өөр нь тийм өөршөө тийм өндөр жинтэй өнтөрсөн их бэлтгэл хийж үзээгүй. Болохоор яг барилдаан дээр тийм өөршөө тийм өндөр том жим маск төмтэй барилдаас эйгүү байдаг. Юм хийж болохгүй. Юм хэцүү. Тэгээ за өөрөөсөө жоохон намхан хүмүүст бол яг болоод идэх. Би ч бас өөрөө бас янз янзын мэх сурч хийх дуртай. Ер нь тэгэл заримдаа болчих заримдаа болохгүй юм шүү дээ. Би ч одоо хүний хөл авдаг болсон нэг хэсэг. Тийм өндөр юм байж. Тэ үе нэг гинт харууд ер нь авчих шүү. Нэг босоо шүтсэн. Янз бүрийн давтаар. Нэг амар давтагч яг нөгөө бэлтгэл дээр барилж байгаа нэг янз янзын барьцсан дээрээс барилдааны юм заа нэг тийм болчморч юм шиг нэг гингүү нэг үед нэг хүний нэг тэнцвэр олдож янз янз болгодог шүү дээ хөдөлгөөний алд болж. Тэрэн дээрээс л ингэж болох юм байна гэж бодоод ерөнхийдөө нэг өөрөө тийм янз янзын сурах дуртай гэх юм уу. Тэрийгээ тийг бас их барилдаа дизайнд юм дээр бас их дурсан. Тэгээ болж өгөл нь хийх гэж үздэг. За Монгол бүх хүний за юм Монгол эр хүний жудгийг та юу гэж ойлгодог вэ? За Монгол эр хүний бүх хүний жудаг. Ер нь тийм жудаг гэдэг нь бас заавал ганцхан бүхэн дээр байдаг. Наан жудагтаа сайхан ажил төрлөө явж байгаа тийм хүмүүс ч байдаг. Ер нь жудаг гэдэг юм бол ер нь нэг хүний нэг ноён нур гэж байдаг шүү дээ. Хугаршгүй тий. Ноён нуруу сайтай хүнд нэг заа зөвлждөг наа цаатаа сүний сэтгэл гэж байдаг шүү дээ. За нэг их чисэн тэгчимсэн хүнд худлаа ярьчихгүй. Ер нь нэг хэлсэн бол хэлсэнтэй байчих гэдэг. Ер нь нэг тиймэрхүү л хүмүүсийг ер нь их жудагтай гэж ярих юм болов. Яг энэ жудаг гэдэг үгээс тайлбарлахад бас хэцүү гэж санагдаад байна. Тэр нь харж байгаа хүн болгоно нэг жудагтай юм шиг зарим хүмүүс харагддаг шүү дээ. Ер нь нэг тэрэн дээрээ бас хэмэл дүрсэхгүй байх нь чухал юм болов. За амжилт гаргахын гол нууцыг харин та юу гэж ойлгодог вэ? Амжилт гаргахын гол нууц гэр бүл. Гэр бүл миний тэр хийж байгаа зүтгэж байгаа юмд сэтгэлээ гаргаад амар тайван миний харыг таагаа гэх юм гэж амжилт гаргах хамгийн том нууц. Би ч одоо яг барилж байгаа тэрс гэрээ цэвэрж үзээгүй хуцаа угааж үзээгүй шүү дээ. Ирээл хуцаа тайлаа тавьдаг ихнэр угаагаад бүх юмыг цэвэрлээл ингэж яадаг. Тэгээд дээрэс нь ховны нэг мөн чанар бэлтгэлээ сайн хэрэгтэй. Тасдахгүй бодлоо үнэ ярихгүй шиг. Ер нь бэлтгэлийг бол тийм бэлэн юм дээр хүмүүс чинь бэлтгэлээс өөр юу бодох юм. Тэрийгээ сайн та бүх гэдэг энэ спортоос
яг юуг авсан бэ? Танд энэ бүх гэдэг спорт яг юуг сургаж юуг үлдээсэн бэ? Энэ бүх гэдэг спорт хичээснээс хойш хүндлэл ах настай хүн гэлтгүүр нь ямар ч хүний сайхан хүндлээ харьцах. Сайхан хүндлээ харьцаа сурсан байна. Ер нь тэгээд бас их одоо юу гэхээ бас нэг уяа хатсан ч юм уу тийм зан чанар төлөвшил бас хүн хайрлах итгэл хайр тийм юм сурсан. Бүх хүн бохор барилдсан хүн бол хизээч муу явдаг. Бүх юм тэр бүх гэдэг юмнаас хүртээд ах нарыг хараад ах нараасаа сурна. Тэгээд өөрөө сурна, дүүнэртээ заа. Ер нь бол бүх гэдэг юм чи ер нь хүмүүнийг хүмүүжүүлнэ, ухааруулна, хүндэл бас харьцаа. Ер нь бүхий сайн чанар ер нь бүхэнд байгаа шүү дээ. Тэр болгоныг сайхан сурч байна да бүхэс. Монголын үндсийн бүхий холбоог та хоёрын хэрхэн яаж ажиллаж байна гэж боддог вэ? Одоо ч бас олон сайхан барилдааныг зохиогоод ингэ явдаг болж. Бүхий холбооны энэ одоо хүн хасдаг дүрмийг ерөөсөө ойлгохгүй байна. За. Монгол үндэсний хүчин нэг нь унж нэг нь давж иж тавгаан төрж тахмаа авдаг шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг үзэмжээр нь ингэж яг нэг удаан хөдөлсөн болсон хүний талд нь орж нэгийг хасаж нэгийг хөрөнгөдөг болгохоос байж болохгүй баг үндэсний бүхэд. Энийг харин дахиад яаж хурдлуулах вэ? Яаж хайсдаг болох вэ гэдэг юм оосны дараагийн арга хэмжээнд төрөхгүй бол одоо жилийн наадмаар хасагдаад өвлөд явж байгаа сайхан залууч зөндөө байна шүү дээ. Тэ заал хайхны барилдаан ч гэсэн. Үнэхээр адилхан хүч барьтай хүмүүс бол биенийгээ хаяхад үнэхээр хэцүү байхгүй. Биенийгээ барилдааны мэддэг. Тэрэн дээр нь тэгээд нэгийг хасаад нэгийг давуулчихна гэдэг юусоо болохгүй. Асуудал байгаа. За тэр ч үл яалчгүй нэ. Одоо ялангуяа энэ улсын баяраар л хасахгүй бол бас их зүгээр. Жилдээ ганцхан болж цол авч байгаа юм чи тийм ээ. Тэ. Яг нь улсын баяр наадамд бэлдэн жилийн хөдөлмөр гэж хүмүүс яриад байдаг. Чин жилийн хөдөлмөр биш анх зодог хүмүүсд бэлтгэл хийж ихсэн үеэс нь тооцохоор энэ ч маш урт хугацаа байхгүй. Энэ олон жилийн хугацаанд зөвхөн улсын наадамд аймгийн цол авч арслангаа болцоод зөвхөн улсын цол авах гэж улсын наадамд барилдаж 10-20 жил өөрхөн бие сэтгэлээ тэрэн зориулж бэлтгэл хийж байгаа хүмүүсийг нэг дүрм гаргаж ирээд хэдэн хөлийцсний шийдвэр гаргах хэрэгтэй дүрм байж болохгүй байхгүй. Энэ заавал барилдуулаад нэг нь хаяж нэг нь унгаж ижил давсан хүмүүсний тооцно. Давсан ч сэтгэл сэвгүй сайхан даваа тугд орчин. Унсан сэтгэл сэвгүүд илүүсээ өгөөд их мөөгөө явчихна. Гомдол байхгүй. Тийм. Ийм байх хэвээр. Тий, одоо хоёр дээр бол 2 мөнгө 5 цаг барилдсан гэж ярьдаг шүү тий. 5 цаг барилж ирсэн гэсэн шиг. Тий. Одоо тэгээ тэгш барьцгаа одоо энэ дээрээс дахиад хаялцгаарц юу болохгүй. Болохгүй одоо бүгчүүд өөрсдөө тохиролцвол үнэхээр хаялцахгүй юм бол хоорондоо ярьж байгаа нэг бол хуучин барьц сонгоогоо авчиж болно шүү дээ. Ер нь. Энийг бас дүрмдээ суулгаад өгч болохгүй юу. Хөөхт заавал нэг нь хасагдаж нэг нь хасч байхын оронд давуу үнэхээр тийм давуу байдлыг нь давуудаад бол давуу байдлаар барьц сонгуул болж шүү дээ. Ер нь би бол тэгж л боддог шүү дээ. Тэгээ бас манай хэдэн хөлийн цэцэрийн шийдвэр чигч чухал шүү дээ. Бид нар ч одоо тэгэл барилдахаар ер нь хөлийн цэцүүд зарим хөлийн цэцүүдийн тэгэл дарамт нь барилддаг шүү дээ. Тэглэг байхад. За хөвдөн уур бороо сайхан бороо шиврээд эхэллээ те. Байгаль дэлхийн хуурай харилаад энэ л нэг манай дивжнээс нэг хэдэн цагаан хэдэн цолтонгоо цол байх бол хүмүүс тэр хөрх байлгүй те. Тий, яг сайхан дивжэн юун дээр нь ирлээ. Тэгээд одоо энэ яг нэвтрүүлгийг хийгээ яриа сууж сайхан бороо орно гэдэг чи одоо бас авшиг шүү дээ тийм ээ. Одоо утгуулгын зэргийн цол болгох барилдаанд одоо энэ залуучууд маань дэшээ үзээд тунгуудахгүй одоо сарын дараа бол баяр наадамдаа бас ингээд дэшээ сайхан барилдаад явах байлгүй тий. За тэгээд бас баярлалаа. Та одоо бас ирээдүй энэ хэтийн төлөвлөгөө алсын бодлоосоо суулцвал. За одоо хэтийн төлөвлөгөө бол одоо мэдээж энэ барьж гарч иж байгаа дүүнэртээ бас нэг тийм болоод хажууд нь тийм болоод туслаа заа зөвлөд явна. Тэгэл мэдээж дараагийн асуудал тэгээ одоо гэр бүлтэй уулз цаг хугацаа тэгэл зарцуулна да. Аль алинд нь л ер нь цагаал ер нь зарцуулна да. Тэ. Үчнийхээ богч дээр гэр бүлтэй ш тэр тийм ээ. Тэ. За тэгээ баярлалаа. Бид бүгдийн урилгыг хүлээж авч бас гайхалтай сайхан яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. Танд бол оноо гэр бүлд ажралын дэдийг хүсэн өрөө. Мөн энэ төрийнхөө 9 үйл цагаан дуугийг одоо олонтоо тойрж энэ гайхалтай сайхан цолоон баталж ахиулж одоо төр төмнийхээ хайранд ахин үлгийдүүлээрэ гэж танд хүсэн өрөөё. За баярлалаа. Ингээд танаа телевизийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Бүх тойртой Монголын нийт ард түмэнд ч гэсэн удахгүй болох баяр наадамда сайхнаа дараа
гэж хэлээд байна. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ үндсийн өсөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн Гард Магна нэвтрүүлгийн зочин хойморт Баян-Онгор аймгийн Баянбулаг сумын харьяат Монгол улсын өсгөдөр улам нэмэх начин болдын Эрдэнэхүү өргөдлөө. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлаа төрөөртэй. Зүүн баруун жигүүрээс солон дуудуулах алдарнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн эсэнхэлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гард Магна